Тэгэл нүд чин гоё байна. Тэ би чин гоё байна. Юу гэдэг үлээ. Тэгэл ханьсмаар байна, ханилмаар байна. Чамаагаа бараг алдчихлаа тэглээ инглээгээд ахаар чинь. Би үнэхээр ингэж хажууд чинь байж хань болж чадахгүй бол чи харин өөр хүн сонгуул яасан бэ? Гэсэн чи харин нэг өрөөнд оруулчих өө тэгэл ингээл хэвтэж ингээл жишээлбэл Энэ завшааныг ашиглаад хэлэхэд 2022 онд Туркт нөгөө нэг өрөөнд хоногт чинь би унтаагүй шүү. Тэрийг би бол тэгтээ нөгөө ичмэр зүйл гэж ерөөсө боддгоо. тийм болохоор би бол хоёулангийн сонгоно. За юу вэ? Сайн явж ирв. Сайн байна. Цас дагуулад ороод Харин надад чинь цасан хэлмаа ямар их тайлана вэ байгаа биш үү? За та юу чинь та хэд бүүнэр байж гэнэ үү? За. Басоосо. Наа. Эний өмнөх дугаар дээр дараагийн зочин айгуу гоё тийм сонирхолтой зочин байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэр хүн маань ялч юм манай найз юм маань. Ихнэр бас миний найз. Дэлгэр цааяг манай сүрэлтийн маань хань сайхан хань байна. сайн бацгаана уу. Яг ийм сайн байцгаана уу гэж байгаа шиг дараахан биш үү? Мэдээж битээр чинь хоёулаа эсрэг хөөстэй хоёр хүн одоо уран бүтээлээ хамтарч эхэлсэн. Тэгэхээр чи энэ чинь бас өөрөө бас асуудал бас байдаг, үүсдэг. За тэгээд одоо зарим хостуучд бол хостуугаа дуулж явсараагаад хоорондоо гэрвэл болчдөг тийм ээ. Зарим нь бол бас янз бүрийн одоо нэр юмд холбогдоод ингээл бас карьерын дуустдаг ш тийм дуулдаг байлаа ш. А битэрийн хувьд яг юу болсон бэ гэдгийг одоо энэ хүн маш сайн ярина да. Ямар яасан. Хүний амьдралд 12 жилийн хугацаанд чинь тэгээд их л юм боллоо л доо. Тэгээд арт түмэн минь авраараагүй нөгөө ингэдэг шиг. Тэгээд чи коронавирус үстэй. Тийм шүү дээ. 20 онд. 20 онд тий. Тийм 20 оны 1 сард тахгүй юу? 6 жилийн өмнө л та чинь нэг удаа аш навсан биз дээ. Юу ахгүй юу? Дээгээтэй чи бид нар ингээл хөдөө орон нутг руу хаяаны тоглолтоор явхлаараа хаяаны хамт ер нь ховор байсан юм байна. 6 жил болсон байсан биз дээ. Тэгэл ингээл ерөнхийдөө уулзчаал найзаа майзаа гэл ингээл зүгээр л байгаад байдаг гэсэн байхгүй юу? Тэгэл бид нар чи хамтдаа ингээд Солонгос яваад хүүхдүүдэд дагуулад ингээд яваад л нэг орой ингээл мэдээж гоё тоглолтоо хийчихэд амарж явах үедээ ингээл бас нэг гоё юм яриа болоод тэгэл нөө сэтгэлийнхаа өглөөргуудыг уудалж эхэлж байгаа юм л та. Тэгсэн чинь л манай найз нэлээд өндөр тооноос л буугаад ирж байгаа тэрээ. Би шок. Тэгсэн чинь Гэхдээ тэр чинь ерөөсө бүр хамгийн анх улс орны ийм юм болсон байхгүй юу? Тэр Солонгос явахын өмнөхөн чатар нэг ихч над руу орж ирсэн. тийм л ах шат тантал. Чатар манай нэг Монголын нэг 55-аас 60 орчим насны эгээнэр бас Бүлэг бас хэсэг тийм бас л яа штэ гутглаа штэ гэдэг. Тэгсэн чи яасан гэсэн чи над руу яг би бүр айгуу сандаг байхгүй нэг ихч орж ирээл намайг тэгсэн. Мэдөө их чинь ингээд чамдтай нэг яаралтай юм хэлмээр байна өстэй. Чамааг өстэй чөлөөтэй завсартай үед чинь ярмаар байна. Гол нь нөхөрчин байх хэрэгтэй байна л гээл тэр чинь. Балар одоо хажууд нь ярьж болохгүй бодоход бол тий нэлээд манай хүний талаарх амар юм ярих чинь гэж бодвол би чи. Тэгээс та нэр амар хөөрхөн гэр бүл шүү та хоёр тэгээд миний дөө одоо ингээд нөхрийгөө л ингээд хинтээ төмүүлзэтэл битээ дуулуулаач. Тий өөр одоо зөндөө дуучин байгаа штэ. Гэхдээ яагаад төмүүлзээ байж болохгүй гэж одоо яач вэ ихч минь та юу сонсч юу болохоо олчвол гэсэн чил ваа наад хүүхэн ч л одоо өстө нэрэ болохгүй шүү ер нь тэгэл амьдралгүй л болно шүү минийд одоо ингээл ч одоо бараг л одоо танаа нөхөр дээр хоёр одоо нэг оронд тэр байгаа гэж байна. Та одоо янз янзын юм сонссон юм уу харсан юм уу ихчээ юу болов гэдгсэн ч үгүй би хараагүй л дээ. Тэгтэл ер нь л ингээл харахад л тийм харагдаад байна эвгүй. Миний дээрээс болгоомжтой л байгаараа ер нь хоёулахны нээж дэш нь битээ явуул. Тэг ер нь л тайзан дээр битээ их ойртуулж дуулуул. Тэг ер нь л ингээл ер нь нөгөө нэг коронавигийн үеэр нөгөө хүмүүс нөгөө метрийн зай барьдаг байсан. Ер нь дуулахтаа ч метрийн зайтай, клипэн дээр ч метрийн зайг нь бариул гэдэг шиг л бараг юм болоод их чаржлаа. Тий. Тэгээд ивэстэ намайг өстө муухай сумлаач байгаа байхгүй. Тэгээд төд удалгүй Солонгос явсан байхгүй бид нар тэрний чинь дараахан. Чи тэр ерөөс яваад байсан байхгүй.
Тэгэл их чамаг харахаар л тэр игээгийн үг бодогдоод. Тэгэл би чи юу хэлэх юм наасаа. тийм чи болохоор намайг та найзаа гэж бодсон байгаад байдаг. Би ч болохоор дотор өстө атгах санаа агуулчихсан. Угнаас чи найзаа л гэж Тийм би ч боддог уг найзаагаа бодчихсон чи игээс намайг бараг 20 минут сумлаа хийцэн байхгүй. Дайны сумын нэлийн зөөж өгсөн юм байна шүү дээ тийм. Тэгээд тэр чинь нэг хүний ингээл бодогдоод байгаа байхгүй юу? Тийм шүү дээ хүн сэдв. Тэгээд мэдээж хин хэлээ гэж бодох вэ? За би сүйд түмэдтэй хэлэндэ гэж одоо мэдээж бодохгүй. Тэгээд тэгээд тий үгүй л дээ би ингээл үгүй байлгүй дээ эн чи юу гэж манай түмээ тэр хоёр ингээл бодож байгаа байхгүй. Тэгэл ингээл тэгээ нүүр амаа будал нөгөө хувцас өсөл тайз мэзэн дээр гарахгүй нэрэж одоо яалчвал гоё хүүхэн байгаад байгаа юм чинь. Ер нь ягаад энэ сууё энэ төр гэсэн бас ингээл атгах мухаар санаа бодогдоол тий. Тэгэл яг нэг эмхтэн хүн чинь ингээл цаанаас нь ингээл бас хөрх юм ингээл төрөл идэм шиг. Ягаад гэхээр энэ чинь ингээл хүүхдүүдэд хараад гэртээ үлдэн тэгтэл хоёулаа ингээл хөдөө 3-4 хоног 7 хоног хэл яваад өгнө. Тэгэл өөснөө галагшаа гараад яваад өгнө. Тэгээ бас зүгээр очих тэгэл ярина л та тий. Оо ховдод битээр байна. Гэсэн чинь харин нэг өрөөнд оруулчих. Өө тэгэл ингээл хөвтөж जैन гэж жишээлбэл хэлж юм уу ярьж байна. Туркт бас чи тэр зарим хүмүүс ингээд энэ хоёр баг гэр бүлгээд нэрэ бодсон юм шиг байд юм шиг. Тэнгүүтээ нэг буудал муудалт энэ төр өрөө аваад бидний чинь арын юм зогцоож байгаа шүү дээ. Тэнгүүтээ нэг өрөө энэ төр нэг ор мортой өрөө мөрөө тий. Нэг ортой өрөө. За гүмаа гэхэд нэг хоёр ортой нэг өрөөнд ч байд юм уу гэж оруулж энэ чинь тэгэл нэг 3 4 хон 2 3 хон тэгэл үр тэр чинь ямар хэлэхгүй шүү дээ гэж хэлэхээр бас тэгэл хүн юм болсон нас янз янзын бодогддог байлгүй дээ тийм ээ. Анханасаа л энэ хүн болвол тэгээд яаж дандаа хайрын дуу дуулдаг. Тий. Дандаа хайрт мөн чамаагаа харахаар тэр чин гоё байна, нүд чин гоё байна. Чи минь хөөрхөн бусд нь муухай гэдээ дуулаад тахарч амар хэцүү шүү дээ энэ чинь. Тий. Тэгэл нүд чин гоё байна. Тэ би чин гоё байна. Юу гэдэг үлээ. Тэгэл хансмаар байна, ханилмаар байна. Чамаагаа бараг алдчихлаа тэглээ инглээгээ тахар чинь эн чинь бас тэгээд тэр солонгос чинь яг орой ингээд хэдүүлээ сууцгааж байгаа манай чинь дополтлоо уйлцсан те битээр тэгээд манай хүн чинь нэг юм ярьж тэр их чинь сумлагаагаар тэрийг ярьж хэлсэн байгаа байхгүй дорж чи түмээ ингээл чи юу ярьж байгаа түмээ чинь нэг гэж уйлдаг байхгүй юу наазаа Гэхдээ тэгээд би ч нөгөө 5 6 настай хоёр багыгаа аваа явцсан байсан. Одоо нөгөө манай баг сураг байхгүй юм чинь тийм хоёр баг нь болохоор нэг 5 та 6 та энэ хоёр чинь нэг насны зөрүүтэй. Нөгөө хоёр хүүхэд мөхт байхгүй шүү дээ. Ерөөсөө ямар ч мемори байхгүй. Ерөөсөө хаагдчихж байгаа байхгүй нөгөө хөшиг одоо тийм Түмэнэт хөшгөө хатаа тэгэхээр ямар шүү харахгүй болж байна. Дээг чинь хөшиг өрдө хаагдчихж байгаа байхгүй. Дээг чинь харддаг төрлийнх нь эмэгтэй биш байхгүй юу? Үнэхээр асар төвчээртэй дээрээс нь асар тийм ухааны бүсгүй байхгүй юм. Харин хэлээд байгаа шүү дээ. Нэг л хүн намайг сонгочихж байгаа. Гэхдээ тэр нь тэгж сонголуулдаг би өөрөө тэнэг байгаа байхгүй юу? Тийм биз дээ. Зүгээр нэг үгээр өдөрдүүлчих байгаа байхгүй юу? Игээгээр зүгээр амар хөрх өдөрдүүлэл те. Тэгэл тэнд ч бол онигоогоо чирээл. Тэрийг би бол тэгтээ нөгөө ичмэр зүйл гэж ерөөсө боддгоо. Яагаад тэгэхээр ямар ч эмэгтэй хүний дотор бодолд тийм юм байхгүй ч байсан тэр эмэгтэй хүнд л юм чинь тэгж бодно. Тэгэхээр тэрийг уудлаад гаргаад тэгш нэг тесрээ дэлбэрцэн гоё ихгүй юу? За тэгтээ нэг сэтэл аваад тэгш нэг жоохон зурус юм бодож яхад битэрийг дуулж байгаа. Оо энэ хоёр суудсан билээ штэ гэж ярьдаг хүмүүс юм бол буруу биш л юм билээ те. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд 2022 онд Туркт нөгөө нэг өрөөнд хонохт чинь би унтаагүй шүү. Тэгэхээр бас өгшил яваад байгаа байхгүй. Наагаад чуйдаараа тангаргалаас дахиж ёстой хардахгүй сэрдэхгүйгээд эс чи 2 жилийн дараа ичихгүй яг нойргүй онсон шүү. Хоёрыг Туркт нэг өрөөнд ороход. Тэгэхээр одоо би бас энэ завшааныг ашиглаад дахиад хэлэхэд нөгөө энэ хоёрыг ингээд хөдөө гадаа урьж байгаа хүмүүсээ хоёр өрөө аваад өгчөж байгаарай. Биш одоо 21 аймгаар бид 22-нд тоглолцоод 27-наас гараа явна штэ. Миний найз баг 20 баг сар шахуун ойргон онох юм ба. Тэстэ баларх дагж явна доо хүүхдээ аваад жоохон нисгийн саатал гараад тэгээд ингээ бид хэдэг онгоцноос ингээ онгоцны буудал Туркийн Airlines одоо биднийг буудал болгож байгаа байхгүй юу? Наадах тухайн үед хэлэхгүй. Одоо чи 3 4 жил тэгээ явцсан үнийг ингээд зоо жаад ар дээр нь тэгээд тэр солонгос болсон тэр жижигхэн хардалт ер нь ингээл тесрээл задраал тэгээд бүх юмаа ингээл глошо тайлна гэдэг шиг ойлголцоод
Тэгээд найз нь ахиж өстөө та хоёрыгаа хаашаа ч явсан. Өстөө хардахгүй сэрдэхгүйгээд та хоёр ч маргааш нь тэрвэрлдэж уйлдаад. Тэгээд зүгээр Монгол дээрээ ирчлээ тэрвэрлж яасан. тэгсэн шүү дээ. Өөр найзаа. Гэхдээ надад ч гэсэн бас тэрхтэй заяа түм. Тэгин шүү дээ. Ингээл нэг тийм яг юм хардаад байгаа юм. Жоох ажиглагддаг гэсэн баг тийм. Анзаарагдаад байхгүй юу? Ажиглагдаад. Ганц нэг үгээр л тийм. Тэр ингээл хамт явж ингээл уран бүтээл хийхээр амар хэцүү. Төвтэй. Би нөхрийнхөө үүлийг үзэж явчихлаа. Тэгээд тийм чинь өнгөт айгүй мгоо ингээ тэрхтэй байдаг. Тэгин. Тий. Тэгээд тэр надад чи хэлэхгүй шүү дээ бас. Дотроо ингээ шунлаад. Ямар дэгээ чамтай намайг хардаад ирэлтэй юм шүү дээ. Тэгж мэдрэгтэй. Тэгээд гоо юм яагаад л биш. Тэгтээ хөрх юм айл болох л хөрх юм тэхгүй л хичээж байгаа шүү дээ тий. За ястаа мань миний нөхөр тэхгүй түмээ найз маань ч гэсэн одоо гинэ ингээ өөр хүүхдүүдтэйг мэддэг юм ч та тэхгүй болох гэж боддог л. Тэгтээ л цаанаас гогдоод гэсэн байна. Хамгийн амар нь би засрах яах вэ? За би засарчлаа тийм ээ. Цаач ард түмэн дотор бас засраагүй юм байл шүү дээ. Саяхан нэг гоё пост явж илээ шүү дээ тийм. Юу комент яалаа. Оо төмөө үлзээ сөрөлтөөсөө салаад энэ хүүхэнтэй суудсан юм уу? Чиний постонд ор тэгээ тавьчихсан байсан шүү дээ тий. Энэ хүүхэнтэй суудсан юм уу гэсэн шүү дээ намайг тий. Тэгээ би гэтэл би энэ хүний чинь одоо 3 4 хүүхдийг гаргах одонтой ээж байна. Би хүн амтыг салгах суугаагүй шүү. Тийм сайхан эмэгтэй, сайхан зан чанартай, гоё энергитэй, тэг их сайхан нээлттэй гоё өсгөө миний найзын хань. Тэгээ энэ хоёр маань их сайхан өнөр өлтгөн сайхан гэр бүлүүд. Ингэжүүл гав ядтай ийшээ тэрэлж рүү нэг явдаг байхгүй юу? Их чинь ер нь анзаардаг юм а та хоёр тарин хаа очиж нэг хоорондоо гэр бүлээс гадуур харилцаа байдгүй юм шиг үлээ. Ээдээ миний хоёр дөө энийг л хичээж яваарай. Ёстой зөвд байгаа шүү та хоёр. Тэрийг бол одоо хичээж яваарай. Ёстой их чинь хаанч юу та хоёрын ийм сонсогдохгүй байгаа даа. Мундаг уу шүү гэдэг юм гэж хэлчихсэн шүү. Айгаа бол би түмээ өөр хүнтэй хардаг. Түмээ баг намайг өөр хүнтэй. Хүн тийм юм хачин заваарсан юм руу. Түмээ тэгээ их нэртэй хардаад байгаа. Чи их нэртэй нэг тэгээ яасан үг тийм гэдэг. Одоо энэ бараа гарыг дамар зайг нь. Гэтэ ч миний найз чи бас хөөрхөн юм гэдэг шүү дээ. Түмээ чи тийм шүү дээ. Тэгвэл гэж очихгүй. Би түмээ нөгөө тийм хөрхөн одоо үеийн тийм эмхтэй гэж юу нэ. Ястай харддаг те. Анханаас л хараагүй л тэгэл харддаг юм билий. Ер нь дурсамжаа яриа сууж явах их гоё байдаг. Энэ бол одоо бас бидний дурсамжийн нэг хэсэг нь тий 12 жил дуусах хугацаанд яг ихнэр маань яг 6 дахь жил дээр нь дунд нь нэг хардсан байд юм аа. Тэгээд хардахгүй гэдгээ анд чүйтэйгээрээ тангаргалсан тэгээд тэрнээс одоо тийм асуудал ярил одоо ч нөгөө одоо би шууд 100 байна. Би одоо шууд зодно. За тэгээд 4 сарын 22-нд болох сүлт юм үлзээ. Хамтдаа дуулсан 12 жилийн баярлалаа аван тоглолтын дээр бүгдээрээ уулзцаая. Тэнд одоо манай хүмүүс сууж байгаа. Ичээл ингээл. Бас цогцгийг бас зохиолцсон юм шүү дээ. Энэ хүүтэнд энэ хоёр руу авчих уу? Сууч. Хүлдээд игээ. Та. Энэ даман яадаг вэ? Гоё болно. Дуртаа гараал. Сошиал цацагдаал. Чи бид хоёрыг хүн болон таньдаг болныг яваад л та. Гоё гэдэг. Гоё санагдчих юм та. Гоё болно. Хөөх юм ба. Яг л чиг дээрээ анхны уран бүтээл ээжээс үе санаад орчлоо. Харин тий. За миний хоёр дөө итгэл найдвар эзэж алдаж болохгүй шүү дээ. Амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. 12 жилийн ойн тоглолт. Монгол бүхийн өргөнөө 4-р сарын 22-нд Сөрөлт төмөн үлзээ.